Аним шууд үзэх 7 арга хэлж өгье. За би микс надаас ерөнхийдөө бол яаж үзэх вэ гэсэн асуулт амар их ирсэн байна. За тэрнээс эхлэхээс өмнө My Anime List гэдэг тодорхойлт хийж бодлоо. Энэ My Anime List-ийг яадаг вэ? Нөгөө нэг дэлхийд дээр гарсан бүх анимыг тэмдэглэдэг мэдээллийн вебсайт. Нөгөө юутай адилхан, Википедиатай адилхан. Та Википедиас кино үздэг үү? Яг тэр шиг байхгүй. Тэрэн дээр тэр анимын талаар хизээ гарсан. Тэгээд хэл, соёл, тэгээд төрөл, тэгээд зохиол, тэнгуүтэ давхар, дуучин, жүжигчин те нөгөөнүүд нь байдаг шүү дээ. Зохиолч, продюсер, студент нь. За тийм учраас ерөнхийдөө бол энэ өөрөө аним үздэг вебсайт биш, харин мэдээлэл. За одоо яг үзэх гэвэл 7 арга хэлж өгье. За эхний арга болохоор таад мэдж байгаа бүгд нөгөө нэг аль бие усноос удалдаж авах буюу аль бие усны юмнаас үзэх цаа. Энэ бол хамгийн энгийн арга. Энгийн арга бөгөөд Play Max, Woo Univision, Playmo гэдэг зөндөө аргуудаа битээс султаад нөгөөс мөнгө өгч байгаа юм. Тэгээд хүн болгоно тэгээд мөнгөтэй гэж байх хэрэгтэй юм биш үү? Тэгээд та дахин бол энэ ногоон өнгөтэй байгаа. Яагаад тэгэхээр би ингээд 1-ээс 7 хүртэл ангилсан байгаа аргуудаа хөнгөнөөс ингээд хүндрүүзээ. За нэг нь болохоор хамгийн арга мөнгө нь бол болчихно гэж. Тэгээд яг чанартай. Тэгээд Монголын болохоор нэг сул тал нь юу л та шууд шинэ гарсан бүх юм оруулахгүйсэн ганц хоёрыг нь оруулдаг цаа хоцроод байдаг санагдсан. Окей. За дараа нь болохоор бидэнд хоёрт буюу Facebook болон аним нэмэх юм. Ягаад Facebook нэг нь аним гэсэн гэж. Ер нь бол Facebook руу ороод аним гэж байхан communities буюу ингээд группүүд байгаа. За тэднээс та хүснээр ороод үзэж болон зарим шууд тавьсан байдаг. Сул тал яг юу вэ гэнгүүт яг хайсан юм олдохгүй. Эсвэл шууд яаж болно. Нөгөө нэг ангийн үзчихээ дараагийн анги үзэхгүй. Үгүй үзэхгүй олдохгүй. Тэгээд ер нь бол жоохон юм юу туушгүй юм нэг ойлгомжгүй. Гэтэ яг байх хувьд бол байдаг ч. Гэтэ давуу тал нь бол тэгээд тавихтаа бас амар зураг сайтай байдаг. За 3 дахь арга болохоор YouTube. Окей, YouTube дээр угаасаа аним задлан, аним тайлбар, аним ярьдаг, зарим дуу шууд гусаа тавьчихдаг чаналууд бол байгаа. За тэгээд ер нь л эднээс үзэх юм бол шууд ойлголттой авчин. Тэрийг үзсэн юм шиг мэдрэмж өгнө өгөхгүй ч болно. Гэтэ ер нь л аюулгүй мөртлөө бас шинэ анимуудыг ярьж байгаа. Аль биесныхаа бодвол за бүгд мэдэх хамгийн том нь ийм визи байгаа. За нэрлэх юм бол надаа ингээд 20 чанал авахгүй. Монголоор ярьдаг Монгол анимууд. Монгол анимын монгол сувгууд. За MZ, I'm Ryukun, Anime Cartoon Guide, Fortress, Cheese Anime, Hakashita, Kratox, Meta Abuse, Sanos, Issue, Starling, Minaverse, Salcho Pizza, Akitem, Iken, Xenon, also Rentax Anime, Lime Hub, Dodomo, Mangarel, Tesseke. За тэгээд тутуулдсан channel болон сувг байвал комментээр хүсэл бичиж болно. Эсвэл энэ яагаад орсон гэдээ асууж болно. За тэгээд энэ бүр ер нь бол эхний 3 маань ингээд дуусч байна. За дараа нь 4 дэх гэвэл энэ таарах юм бол интернет болон VPN. За энэ аль дээр болохоор хуучин анимууд үзэх зорилгоч юм. Нөгөө нэг хуучин нэг намайг байгаа нэг 14 вебсайт хийсэн. Одоо тэр ганц үлдсэн 3 л үлдсэн байлээ. За хамгийн их үздэг бас байсан маань Anicode. Тэр чинь одоо 2013 юм биш үү? Ер нь бол гөгшөрч тэгээд оюуны эрхийн өмч гэдэг юм хаачсан байдаг. За тэгээд VPN яагаад ашиглаж байгаа юм хэрэг одоо юу VPN бараг чой жонгол гэх юм уу тийшээ нэвтэр зорч болж байгаа маа. Тэрийг яг заавал анимихгүйгээр Canon-ы сайт болон Horizon гэж ер нь хаацсан юмнууд руу орч болдог VPN. За тэгээд VPN-ийг яаж ашиглах нь бол за утас байвал нэг үндгэн VPN суулгаад тэрийг хасангуудаа өсөв вебсайт руу орж олно. Тэгээд зарим нь үнэтэй, зарим нь мөнгөгүй гэх мэт аргууд байгаа. Тэгээд ер нь л жоохон найдваргүй гэж магадгүй. Тэгээд бас монголоор олдно. Дараагийн арга болохоор 5 буюу энэ аниме холгоо вебсайт. Энэ болохоор юу? Англи хэлтэй бүгд сул тал нь монголоор бол олдож муутай. За интернет давуу тал нь би та бүхэнд ярьжсэн энэ зүүн гарсан 50 аним, өгөөд хавар гарсан 50 аним, өгөө биш 30 аним билүү. Тэдний ер нь бол энэ сайтуудаас бүгднгээс нь үзсэнсээ өөрөө энэ дандаа англи дээр байдаг. Өөр сабтайтл нь англи дээр байдаг. За тэгээд эдээ давуу тал нь бол хязгаар байхгүй. Тэгээд тэднийг татаж болно зүгээр бараг л аниме диважн руу орж байгаа түлхүүрэхгүй хэлийг мэдж байгаа бол сул тал нь. За ер нь л үзэхэд бол баг хэлийг мэддэг байх тул дөө англитэй. За тэгээд хувийн туршлаас гэх юм бол энийг хизээлээ би нэг My Hero Academia үзэж байгаа гэсэн чинь маргааш нь гинт мөнгөтэй болчихсон чинь надад бас юу гараа мөнгө төлөхөд тэгээд шиг англиар үзчихгээд Anime Heaven гэдэг анхныхаа үзсэн байдаг.
Тэгээд өөр адилхан гэх юм бол нэг юу 1 2 3 anime гэдэг сайт. Тэгээд би та бүхэн харуулъя бичлэгийг оруулаад үзэх юм бол ажиллаж байгаа юм л харуулсан юм л та бичлэг нэр. За дараа нь болохоор 5 6 буюу татаж авах далайн дэрэмжлэг буюу энэ дэр Pirate Bay тэгээ нэг Shota гэдэг вебсайт гэдэг. Эднээс л ороод шууд татаж авч болно. Давуу тал нь болохоор улгаан вебсайтын ачид эднэрт төрөл төрлөөрөө байдаг ч. Одоо жишээ нь хамгийн ховор юм бол Hero биш ээ. Одоо гарч байгаа кино байгаа штэ. Японд Demon Slayer. Тэгээд нөгөө Chainsaw Man нэг кинонод тэр хоёр камерын хөлбөрөөр бүтнээр байдаг. Тэдрийг татаж авч болно нэр үүснэ гэл. За тэнгүүдтэй тэднээс тэр нь бол боломжтой. За тэгээд дараах нь бол Apple сайтай бол Японы сугууд шууд үтчих болно гэж. Эдгээр нь шууд өнгөө тэгээд шууд гарс өдөр шууд чинь хилээд хүлээх юм бол байхгүй. За тэгээд давхар англи хэл ярьсан дэр YouTube дээр шууд англи хэлтэй анимууд нөөцтэй байдаг зөө болгохоор тавьчихдаг. Эсвэл аль биесний нөөцтэй бас тавьчихдаг. Demon Slayer-ыг шууд бүтээн ангиудын англиар тавьж байгаа гэж харсан юм. Яг тийч хавтад манай үдчиц юм чи монголоор тэ англиар хөгжчихв. За тэгээд одоо гол сэдв буюу юунда ингээд дуусч байна. Гэснээс нэрээ одоо ингээд дөнгөлийн та яг одоо хэлэхэд Монгол за англид бол угсаа ингэж болгочихж байгаа юм. За миний ярьсан хоёр вебсайт төгснө үзэж байгаа. За Монголд бол би зөвлөгөө өгөх юм бол мөнгөтэй бол ер нь л стрим үйлчлэн буюу нөгөө нэг мөнгөөр үзэж байгаа юмнууд аваад үзчих зүгээр л юм уу. Гэтэ мөнгө болгон хүмүүс байхгүй шүү дээ. За тэгвэл төлнөгч яа QP та банкны юмнууд тиймээс яг үнэн үзнэ гэвэл та YouTube-с л үзнэ л дээ. Ийм үчигээд аниме чаналууд YouTube-с үзэл зүгээр л гэж хэлж мээрэн. За тэгээд ер нь бол ингээд Bimix нүгээр дуусч байна. Ядч тус болсон гэж найдаж байна асуултанд хариулж. Тэгээд та асуулт гарчвал комментоор биччихгүй би угаасаа идэвхтэй байж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Bye. Bye.